Ингээд дуртай газараа юу? Ундраа! Энэгээ зогсоо! Зогсоо! За иймэрхүү удгаачуд байна бүгдээрээ. Зогсоо энэгээ! Удгаачуд ийм байгаа байхгүй. Зогсоолгаараа. Хамаагүй, өгсөн ч хамаагүй зөө. Тэ ундраад. Одоо чи яг нанаа. Өгсөн ч хамаагүй шүү. За би энд байж. За ундраад гоо. За байж энд зогсчих. Ундраад гоо. За ундраад. За байж. За зогсооч. За байж. Сая яадаг нөхцөл инхээр юм. Бахан цаастай байдаг байна. Монголын ирэх. Ууд ус гадар шавны гэж байхад одоо яг одоо энэ үйлдвэрийг яг одоо зогсоо. Ингэж болохгүй. За байж. Өнөрөө өгчөө байж. Команд өгсөн гин. За команд өгсөн гин. Ингэж болохгүй тэр. Гүнт рүү дайрч, мах мэд рүү дайрч ингэж бас болохгүй тэр. Монголчууд ууд усаа хамгаалахын төлөө усаа ард түмний үндэсний хөдөлгөөн машинтай жагсаад одон цэмгэд бид ингээд газар дээрээс нь байна. Өчигдөр тийм ээ хөрс үхийн шийдвэр орон нутгийн иргэдийн тусламж тийм ээ өөртөө үзэл бодол санаагаар одоо иргэдийн сандыг авч иж ууд уурхай хариуцлагатай ууд уурхай сумдад аймагуудад үйл ажиллагаа явуулах гэсэд энэхүү тийм Петроматтад энэ хайгуудын орд ямар ч одоо зөвшөөрөлгүй байх шиг байна. Энийг нь одоо үзүүлчихлээ энэ бүхэн та бүхэн харж байгаагаар. За энэ хараа бичээ тооны юу юм уу интернет харуулдаг. Энийг бас харуулж. За яач яагаад болоо. Хал юм байж болохгүй чи сайн хэлээ үстэй. Хамаагүй маа үзүүлнэ гэсэн яац юм бэ? Би ч гэсэн нэгж штэ чамд ажиллана. За тэг бүх юмаа үзүүл заяа. Би чамд бичмээрэнтэй үзүүлнэ заяа. Ерөнхийлөгч маань халахын голд ирсэн зэр зэвсэг Оросоос ирсэн цэрэг дайны та одоо техникийг ашиглаад та дорнодод байгаа хятадуудыг хужаануудыг хөөгөрөө дахиад миний үгэнд орчоорой. Тэ. Та хятадуудыг хөөгөрөө харин хятадуудыг хөөх гэж тэмцэж байгаа тэмцэгчд рүүгээ 7 дугаар сарын 1-ний өдөр шиг та зэвсэг цуглуулад яваад байгаа сурагтай байна шүү. Тэгээ энэтэй тайлбар хэлчихээч. Тэ. Та эх орончдыг бүртгээд авсан гэрийн бүр мэддэг тагнуулууд явуулаад байгаа юм байлээ шүү. Та ард иргэдийнхээ өмнөөс буу шагаацсан юм байлээ шүү. Элбэг доржи бүс толоогчоо. Монгол улсын ерөнхийлөгчөө Алтмаагийн Баттулгаа таны асуудал хэрээс хэтэрсэн. Бид нар хятадуудтай тэмцэхийн тулд хамгийн эхлээд таныг огцруулах хэрэгтэй. Үгүй бол 76-г чинь таны томилсон шүүх засаглалтай. Улсын хурлын даргатай, ерөнхий сайдтай нунгаагаад таныг ганцаардуулж хагаад өөрөө би Монгол улсаа удирдмаар байна. Би надад албан тушаал болон ерөнхийлөгч гэдэг нэр алдар хэрэггүй. Энэ ерөнхийлөгч гэдэг нэрийг чинь би өөрчлөөд энэ ерөнхийддэг балиар ажлыг чинь би өөрчлөөд Монгол улсыг залж явах хатан хааны бодлого, Монголын ард түмний өрийг тэглэх, төрийг эргүүлэх нэг ухаантай хүний, нэг үлгэр дуурайлтай хүний төгс төгөлдөр амьдралаар би солимоор байна. Монгол улсын ерөнхийлөгчөө Алтмаагийн Баттулгаа энэ хүнд сонсогдтол нь та нар шеэрлээд өгчгөө. Би энэ одоо өөрийнхөө